гудамжнаас олсон энэ Чагдар Бадмаа гэдэг ингээд 4 жил гаруй хугацаанд хамтдаа амьдарч байгаа хоёр муурныхаа тухай та бүхэндээ энэ удаагийн влогоор танилцуулъя гэж бодлоо. Тэгээ манай хоёр муур бол маш их ухаантай, хүмүүжлэлтэй. Тэгээ магадгүй бас муур тэжээхийг бодож байгаа, эсвэл тэжээж эхэлж байгаа, эсвэл тэжээдэг ийм хүмүүст бас зарим талаараа одоо санаа авах ийм одоо влог болох байх гэж би найдаж байна. Тэгээд хамтдаа влогоо эхлүүлцгээе. Ерөөсөө яагаад ч юм анханасаа би мууранд дургүй байсан. Ерөөсөө 5 жилийн өмнөхийг хүртэл гэх юм уу те муур харахаар л ерөөсөө одоо их айдаг. Яасан бэ? Оо за боо. Муур харахаар л одоо маш их айдаг. Их тухгүй болчдөг. Тэгээд ерөөсөө мууртай айлмалд очтгүй бүр очих дээрээ тулах юм бол заавал одоо муураад алт хий эсвэл өөр өрөөнд оруул гэдэг ийм шаардлага тавьдаг, хүсэл тавьдаг байж байгаа. Тэгээд нэг удаа найзынтай очиод тэгээ манай найзынх мууртай байсан. Тэгээ муураа өөр өрөөнд оруулсан байж хагаад би нэг жоохон ядраа дууг хийцэн байжсэн чинь муураа гаргацсан. Тэгээ би нэг ингээс ирсэн чинь нөгөө нэг миний хамгийн дургүй амтэн чинь миний хажууд ингээ унтчихээн. Тэгээд ингээ харсан чинь нэг хөөрхөн санагдаад тэгээ би чинь бүр анх удаага мууранд хүрээд ийлж үзээд тэгээд нэг тийм айгаадах юм байхгүй юм биш үү, харин ч одоо хөөрхөн амтын юм шүү гэдэг ийм бодолтой болцсон байж исэн. Тэгтэл бас яахаа тэр бол нөгөө анхны үйлдэл байсан. За ингэж явж байгаад би тусдаа гараад ганцаараа амьдрах болоод тэгээд хань бараа хэрэгтэй болсон. Тэгээ ямар ч гэсэн тэжээвэр амтантай болъё гэдэг ингээ бодож байгаад арай илүү нөгөө арчилгаа багтай гэдэг утгаар за муур тэжээгээд үзье. Тэжээхтэй одоо ямар нэг өмнө өссөр ч юм уу үнтэй үйлдвэрийн муур авахаасаа илүүтэйгээр бас ингээд буян хийчихье гэж бодоод муур үрчилж авахаар шийдсэн. Тэгээ би бол одоо нөгөө амтныг зарж борлуулдаг, худалдаг тийм зүйлд бол нэг дуртай биш. Гэхдээ мэдээж энэ бол нөгөө угаасаа дэлхийд дээр байдаг л юм том бизнесийн нэг болцсон. Би бол одоо яг тийм үзэл бодолтой хүн биш гэсэн үг. Тэгээ би Facebook-ийн муур сонирхогчдын групп, базтай савар энтергээд одоо группүүд рүү ороод ер нь муур тэжээхэд яадгийн, үрчилж авахд яад ингээд олон мэдээллүүд аваад тэгсэн нөгөө Facebook хуудасууд дээр чинь бол ингээд гудамжнаас олсон ингээд муур үрчилж авах хүн байна уу энтергээд маш олон юм постууд орсон байсан. Тэгээ би энэ дундаас харж агаад яг нэг охин гудамжнаас нэг юм муур олчлоо. Би өөрөө муур тэжээдэг учраас нэмж тэжээх ингээд боломжгүй. Тэгээд хэрвээ тэжээе гэсэн хүн байх юм бол ирээд авчихаа гэдэг. Би тухайн охинтой холбогдоод гэрт нь очиод тэгээд Чагдрыгаа хамгийн анх удаага үрчилж авч ирсэн. Чагдар маа над дээр анх ирэхдээ 90% мөөгөнцөртэй. Тэгээд ер нь бол одоо маш хүнд байдалтай ирсэн гэсэн үг. Тэгээд яг л нэг гудамжинд хаягдсан байсан. Тэгээд би чинь эмнэлэгт очиод бүх одоо энэ тариануудыг нь аваад тэгээд бид хоёр чинь нэг сар гаруй хугацаанд яг нөгөө мөөгөнцрийн эсрэг эмчилгээ гэрээр хийх юм шаардлагатай болсон. Тэг үсийг нь хөрхийн амт тусаад. Би өөрөө ч гэсэн мөөгөнцөр тусаад мөөгөнцрийн эсрэг эмзэн муугаад. Тэг нэг сар гаруй хугацаанд эмчилж хагаад Чагдар маань бүрэн идэвчээсэн. Тэгээд угаасаа би анханасаа нөгөө Чагдар Бадмаа 2 гээд нөгөө Буради алдартай хүүхэлдэйн кино байдаг шүү дээ. Тэр үед чинь Чагдар Бадмаа 2 гээд хүүхэлдэйн кино их од болж исэн болохоор эхлээд Чагдар гэд нэрлэлсэн. Тэгээ ер нь яванда Бадмаа гэдэг нэртэй мууртай олъё. Тэгээ манай Чагдар хүү болохоор охин мууртай дүүтэй болохыг гэдэг ийм бодолтой явж байгаад ингээд 5 сарын дараа нэг удаагүй тэгээд Бадмаагаа үрчилж авч ирсэн. Бадмаа. Мен дамар Чагдар. Би Чагдар биш би Чагдар. Манай Бадмаагийн хувьд бол хөдөө гэрээс ирсэн. Тэгээ хөдөө гэрт байдаг муур нь болохоор Монгол хооронд их ховордсон одоо Монголд ганцхан байдаг гэдэг уулын мануул нөгөө муурны төрлийн зэрлэг юм муур байдаг шүү дээ. Тэгээ мануулын эрлиз тэгээ тэр нь одоо төрцөө гэд яг тэр нөгөө муур нь болохоор их тийм сонин зүс царайтай. Тэгээ яг мануулын одоо хурлиз ийм муур байна. Одоо энд байх юм бол хүүхдүүд тоглоод энэ апны ч одоо юу алчих гад байна. Чи авахгүй мүү гэд охин гэдэг тэгэхээр за окей би авъя гэд ингээд хөдөөнөөс нэг жижигхэн хайрцагт нүх гаргацсан. Ингээд хайрцагт дотор 3-4 цагийн аялал хийгээд ингээд над дээр ирж исэн. Тэгээ одоо би та нартай яг Чагдар Бадмаа 2 анх удаага уулзахдаа ямархуу байдалтай байсныг харуулъя. Би та бүхэндээ муурны хүмүүжлийн тухай бас багахан мэдээлэл өгье гэж бодож байна.
анх бол би муур тижээхэд тижээвэр амтны тухай ямар ч ойлголт байгаагүй. Ер нь бол зүгээр нэг юм хань хий, буян хий гэсэн нэг юм зорилготой л ингээд муурнууд авцсан байж исэн. Тэгээд муур болгон өөр өөр ингэсэн ертөнцтэй өөр өөр ингэсэн юм онцлогтой ааш харин шинтэй. Би бол одоо юу гэдгийг 4 жил яг ингээд хоёр мууртайгаа хамт амьдэрсний эцэс дүгнэхэд бол муур яг л хүүхэд шиг хүн шиг санагдсан. Тэгээ бид нар яг хүүхдээ багаас нь хэрхэн яаж хүмүүжүүлнэ тийм хүн болно гэж ярьдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан муурыг багаас нь та одоо үрчилж аваад юм уу тижээж эхлээд яаж хүмүүжүүлнэ, яаж сургана яг л тийм зан харин шинтэй таны заасны дагуу л ерөөсөө явдгийн байна гэж би бодсон. Яг ингэж хэлж өгнө гэхээр манай муурнуудын хувьд бол хэд хэдэн давуу талтай. Хүний одоо гар маажихгүй, хацахгүй, дээрээс нь нэрээ мэддэг. Одоо нэрийг дуудахаар шууд гүйгээд хүрээд ирдэг. Чагдра. Чагдра. Наашин бэ. Бүлэгсэн дуусраад дахиад цусаалж байна шүү. Хурдан цусаалдыг намнаараа чи харамсаад дууч. Чагдра. Чагдра. За. Юу хийж байгаа? Чагдра. Тэгээ надтай хамтдаа унтдаг. Тэгээ намайг хэдэн цагт унтсан бай. Надаас төвлөөд сэрсэн ч байсан. Миний хажууд ингээ намайг юусэн ингээд хараад твтчихэдэг. Тэгээд би яг сэрээд орноосоо босоход л энэ хоёр хөдөлгөөн хийж эхэлдэг буюу одоо шүн нойроо авахд ямар ч одоо тийм зовлон бэрхшээл өгдөггүй. Ер нь баг одоо надтай зэрэг ингээд унтаад сэрээд ингээд сурцсан юм шиг надад санагддаг. За чагтар унти. За. Манай хоёр ингээд харж ирээд орон дээрээ гараад унтчихдаг тий. За ингээл өглөөс ирэхэд манай хоёр ингээл ямар ч хөдөлгөөн хийхгүй ингээл өвдчихэд юм да. Тэгэл намайг одоо босоод босох хүртэл ерөөсөө хөдөлгөөн хийхгүй. Одоо ингээ харж байгаа. Яг босоод ирэнгүүт. Хоол юм уу одоо усан дууссан эсвэл үлссэн үедээ бол над дээр ирээд намайг дагуулад явчихдаг. Нөгөө мяу гэж байгаад яасан гэдэг юм хот ингээд өөрөө цаашаа гүүгээ явчихдаг. Тэгээд араас нь дагаад очингууд хоол нь байгаа нөгөө шкафны үүдэнд очичдаг. Эсвэл нөгөө усны ус буцалгагч гэдэг чинь ус цэвэршүүлэгчний үүдэнд бас ингээд очичдаг. Тэгээд нэг юм давуу талтай. Тэгээд бас дээрэс нь хоолоо зохицуулж идэж чаддаг. Би яг ингээл анзаараад идэг байхгүй энэ хоёр надтай хамт байхдаа нөгөө хоолныхын савыг дүүргээд өчгөр их дураараа идэж уун. Намайг яваад өглөө гараад орой ирэнгут хоол нь бараг дүүрэн шахуу байж идэг. Тэгээ би бодоод байгаа идэг амар муу санаатай юм байна. Тэ энэ одоо явчаад хэд ч хоноод ирэвлээ гэдэг боддсон юм шиг байгаа. Тэгээд багаар хоолоо зохицуулж идэж байгаа. Тэгээ намайг ороод ирэнгут зэрэгцээл нөгөө хоол руугаа гүгээл бараг дуустал нь идчихдэг байхгүй. Тэгэхээр эдгээр бол бас хоолоо их сайн одоо зохицуулж магадгүй нэг намайг 2-3 хоног ч юм уу яваад ирэхэд бол зохицуулаа сайхан өсөхгүйгээр идчих чадах юм шиг ийм мэдрэмж надад төрсөн. Анх удаага муур тижиж үзэхэд бол одоо маш их уур бухимдал төрүүлнэ. Яагаад тэгэхээр авчирсан юм хумыг одоо юу гэдгийг урчдаг, тасдчихдаг, элдв янз болгочдөг тий. Одоо энэ манай гэрт чинь бүтэн аяг тав гэж байдгүй байлаа шүү дээ. Нөгөө ингэ ширээн брэндээр аяг тавгаа ингэ тавьчин гот чинь хуруугаараа ингэ сайхан төлж байгаа л ингээл унгаачдаг. Байж байгаа л тасна эсгээл ингээл явчдаг. Нөгөө буудан орморыг бол амар болгон олон сөрөг юм уу те муу зан чанаруудыг засч чадсан ч гэсэн тэг ганцхан зүйлийг засч чадаагүй юм мааждаг зуршлыг нь ерөөсөө анх бол ингээл обо маажаал
За тэгэл нөгөө ормор нөгөө зөөл өвчнүүдийг за тэгэл ингээд бодингийн хэсгийг бол ингээд будаа болгоо хайчдаг. Тэгээ одоо бол энэ ингээд миний 3 дахь бодин 2 дахь удаага ороо авахтаа бол би ямар нэгэн зөөл өвчгүй ингээд автангаар хийсэн ор авъя гэж хаад ингээд авсан. Тэгэхээр одоо бол орон дээр бол ямар нэгэн асуудал үүсээгүй. Бодинг бол одоо би яаж чадахгүй байгаа. Тэгэл одоо яах вэ? Одоо нэгэнтээ ингээд одоо стрессээ тайлдаг гэсэн шүү дээ. Тийм чинь өөрсдийнх нь ингээд дураар байлгая гэдэг ийм шийдэлд хүрсэн. Тэгээ нэг хэцүү юм нь юусоо гэртээ би ийм гоё зүйл авч чаддаггүй. Тэгээд муурнууд бол гэрт шинээр нэмэгдэж байгаа юмыг маш их сонирхдаг юм байлаа. Хуучин байгаа юмнуудаа нэг оролдохгүй, нэг анзаарахгүй, тийм унждаг санждаг юм байсан ч гэсэн өөдчт юм шүү. Тэгээд шинэ юм авчираад ингээд тавихлаар ингээд дор нь ураа тастаад юм уу янз янз болгочих магадaltaй учраас би ингээд гэрээ гоё болохыг гэж бодсон ч гэсэн ерөөсөө чаддаггүй. Тэгээд айл болох муурны ай даахаар ийм л одоо тавилгыг тогшил янз янз юмнуудыг авдаг. Би анзаараад байхад Чагдар Бадмаа хоёр миний амьдралыг, миний үзэл санааг маш их өөрчилсөн юм шиг санагдсан. Ялангуяа над төвчээр суулгасан. Тэгэл одоо юу гэдгийг анхандаа бол би их ууралдаг байлаа шүү дээ. Энэ аяг тавг одоо унагчлаа, юм хом идэлчлээ, хагалчлаа гэл ингээл уур хүрээл те ингээл их бухимддаг байсан. Тэгээ сүүл рүүгээ болохоор өөдөр аяг тавгаа би өөрөө л талтийгээгүй миний л буруу те. Би энийг өөрөө л ингээл хураагаагүй миний л буруу гэл ингээл өөртөө одоо юу гэдгийг нэг юм юу өгч хэлсэн буруу гөгөөд тэгээд тэр чин эргээгээд намайг эмгцэгцтэй амьдрах би өөрийнхөө одоо амьдралд илүү анхаарал хандуулах шаардлагатайг л нотолж байгаа. Би хэрвээ эмгцэгцтэй байгаад илүү дутуу одоо хагарах ч юм уу те эвдрэх зүйлүүдээ ил тавихгүй байх юм бол манай хоёр бол яахчгүй. Гэхдээ энэ бол зүгээр одоо юу гэдгийг тэжээж гиснээс хойш нэг 2 жилийн хугацаанд тохиолдсон юмуд. Одоо бол манай хоёр энэ бодингл майжхаас өөр ямар ч асуудал гаргадаггүй их сайн муурнууд. Тэгээд яаж ингэж сургасан талаараа би товчхон хэдэн зүйлийг хэлчихье гэж бодож байна. За нин тэргүүнд айлын муурнуудыг харж байхад ихэнх нь гар хаздаг майжд юм байлээ. Тэгээд би энийг одоо яаж засснаа тамарт одоо харуулъя. Тэр үлээж байгаа би бадмаг аваад. За та одоо ингэж анзаараарай. Манай хоёр бол энэ гараа ингэж яаж ч өгсөн ерөөсөө хүний гар бол хизээж хацахгүй юм. Хизээж хацахгүй, хизээж майжхгүй. Тэгээд яаж ингэж сургасан бэ гэхээр ер нь бол юу болох, юу болохгүйг өөрсдөд нь мэдрүүлж байх хэрэгтэй юм байлээ. Тэгээд манай хоёр бол анх ингээл хазч мацаад юм уу ингээл майж заачингууд энэ нөгөө хөрхи энэ хараа энэ манай бадмаа энэ манай энэ муурны ингээд зөвлөвч байдаг шүү дээ. Яг энэ зөвлөлийн хэсэг дээр нь жоохон ингээд дараад өгчих хэрэгтэй. Бага зэрэг дараад ингээд тэр чинь бага зэрэг өвдөж чинь гэсэн үг шүү. Тэгэхээр энэ болохгүй юм байна гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм байлээ. Тэгээ энэний дараа бол манай Чагдар Бадмаа хоёр бол хизээч намайг хазаж майжаагүй. За над дээр ирснээс хойш нэг 2-3 сар л ингээл хазаж майждаг байсан. Тэгэл би болохгүй юм хийж ингээл яг саяхан аргаараа ингэжсэн чинь одоо бол манай хоёрт ямар ч асуудал байхгүй. За анх бол нөгөө нэг олон хүмүүс бичдэм байлээ. Нөгөө муурн унтуулахгүй яг шүн болохоор ингээл идэвхтэй болол толгой түрүүндээ бүрэн гүйлдэл ерөөсөө ингээд бүтэн нойр авч чадахгүй байна, хэцүү байна гэх ингээл бичдэг юм байлээ. Би бол нэгдүгээрт энэ хоёрыг өрөөндөө оруулаад, унтлагын өрөөндөө оруулаад яг хамт унтдаг учраас хаалгыг хаачдаг. Тэгээд эхэндээ бол энэ хоёр чинь шүн унтуулахгүй ингээл ноцолж моцолтол янз болдог байсан. Тэгэл тийм үгүй би чи нойрдоо их харам нөгөө хажуудалтаа байж байгаа нөгөө тавчиг аваад энэ хоёр л шидчихэн тэгээ онохгүй л тийм. Тэгэл ер нь нэг тиймэрхүү аргаар л бид нарыг үзэлцдэг байсан. Тэгээд ерөөсөө нэг юм ингээд олон жил хамт амьдраад ирэхлээр энэ амьдралын хэм маяг нь ерөнхийдөө нэг болчт юм байлээ. Тэгээд одоо бол ингээд намайг унтчихад сэрэхгүй. Одоо манай зарим найзууд нэг хаяа манай тонохроо бүр гайхаад идэв шүү дээ. Яаж муурнуудаа ингээд хүн шиг болгочтой юм бэ? Хөөе Чагдраа, Бадмаа гэж дуудангууд нөгөө ер нь гүүгээл хүрээд ирдэг те. Яаж ингэдэм бэ гэл ингээл маш их асуудаг байхгүй. Тэгээд ерөөсөө хүүхдийг хитрхи их одоо нөгөө эрхлүүлэх юм бол эрх хүүхд болоод томтлоготой болчдөг гэж бид нар ярьдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Би бол зарим найзуудынхаа муурнуудыг хараад гайхдаг байхгүй юу? Эзнийхээ үгийг сонсох байтугай тий одоо амар ааштай мааштай одоо хазаж майждаг элдэг янзын авир гаргадаг тий хитрхи хэрэглүүлээд байдаг юм шиг бас санагдсан. Тэгээд яг муураа эрхлүүлнэ, муур нь бас л яг л тийм болж байгаа байхгүй. Тэгэхээр багаас нь эхлээд эрхлүүлэх үедээ урамшуулах үедээ урамшуулцдаг.
За тэгээд загнах үедээ загнадаг баг зэрэгтэй ингээд нэг юм өвдөлт мэдрүүлээ. За sorry. Өвдөлт мэдрүүлэх үедээ бас мэдрүүлчдэг байх юм бол муурнууд чинь одоо маш хурдан энэ хүмүүжлийг олж авна гэдгийг хэлмээр байна. Дээрээс нь муур бол тоглоом биш, муур бол зугаацуулах юм биш. Хэрвээ та одоо тэжээвэр амтантай болох гэж байгаа бол энэ бол маш том хариуцлага, төвчээр тэгээд хайр, энэ бүхний эцэст та маш их хайрыг мэдрэх болно. Ингээл Чагдар Бадмаа хоёр өглөө дөнгөж нүдээ нэгээл ингээл харангуут намайг ширтцэн ингээл сууж байгааг нь харахаар би өрнөх гоё болдог байхгүй. Өглөө болгоно нэг тийм хайр мэдэрч ингэж сэрдэг. Мануулын хурлиз гэдэг байгаа ч одоо энэ охин шүү дээ. Тэгээ манай хоёр ерөөсөө эрс тис хоёр өөр харин шинтэй. Манай Чагдар болохоор нэг юм гинэн жоон тэнэгдүүч юм шиг. Ер нь л их гинэн нэг юм цайлган хүмүүс байдаг шүү дээ. Нэг юм ингээл юмнуудыг хар буруу сандгүй ч юм уу те нэг тиймэрхүү арай шинтэй их санагдаад идэв. Манай Бадмаа болохоор жоохон муу санаатай. Ер нь нэг юм баргийн юм дээр ингээл дэлчгнээл гүгээд очиод байхгүй. Ер нь ингээл алсаас харж байгаа л тэгээл нэг юм очихгүйгээ шийддэг ч юм уу нэг тиймэрхүү юм байдığımэр санагддаг. Тэгээд Чагдар Бадмаа хоёрын хувьд бол 5-6 сарын зүрхтэй гээд аваад үзэх юм бол ах トゥ хоёр. Тэгээд би нэг гимиг маш тод анзаарсан нь хамгийн ихний буюу том муура яаж хүмүүжүүлнэ, дараагийн муур нь буюу бага муур нь одоо надтай надгүйгээр том муура дагаад авчт юм билээ. Би бол Чагдрыг бол дөнгөж ирэхэд энэ Бадмааг авахаас өмнө sorry. Бадмааг авахаасаа өмнө нэг 5-6 сар тэжээж явахдаа бол маш их анхаарч хүмүүжүүлсэн. Тэгээд гадны YouTube суугуудыг үзээд муурыг юу яаж хүмүүжүүлэх ёстой байдیں۔ Яавал зүгээр байдیں۔ Энтергээд олон юмнуудыг ингээд харж байгаа турш үзчихсэн байхгүй. Тэгсэн Бадмаа ирээд нэг надаар хэлүүлдэггүйгээр томыгоо дагаал том нь юу хийж гин, том нь одоо унтчих юм бол дагаж унтаал, том нь хоолоо хийжээвэл идэл ингээл ерөөсө бүх юмыг дагаад явчихдаг юм гэлээ. Тэгэхээр хамгийн ихэнд авж байгаа муураа та сайн хүмүүжүүлж чадах юм бол дараагийн муур бол танаас нэг их одоо хүчин чармайлт шаардахгүйгээр маш хурдан хүмүүжнэ гэдгийг хэлмээр байна. Нэг юм нь Бадмаа бол анх манад ирэхдээ бол өстой амар сахилгагүй байсан. Тэгээ нөө хөдөөний мануулын урдлыг зулаад ч тэр юм уу. Тэр орж ирсэн өдрөөл алга болцсон дэмээ бүр гайхаад энэ тэнгээр хайгаадсэн чинь манай энэ бөөдгийн доотлыг цоолоо дотор нь орцсон байж ийл яг уу. Ингээд толоогоо өмжүүлсэн. Би бүр гайхаад энэ одоо яаж бөөдөн цоолчдөг байна гэл мангарын нийтдээ. Тэгээ одоо бол бид гурав нэг зовлонгүй, эрүүл маргаангүй, их сайхан одоо эвтэй найртай амьдэрцгаадаг. Дээрээс нь Чагдар төрүүлж дандаа хоол идэнэ. Энэ юусээ дүрм Чагдар төрүүлж хоол идэнэ. За тэгээ үлдэгдэл дээр нь Бадмаа ажиллана. Бүр айгүй хөөрхөн штэ. Чагдар хоол идээд ингээл зогсож байхад Бадмаа нэг одоо хүний алхмаар те нэг алхмын нэг зайтай ингээл зогсцсон ингээл ажиллаж зогсож байгаа л тэгээл Чагдар дуусан гот нь Бадмаа очиж хоолоо иддэг. Яг нэг юм дарааллаа. Тэгэхээр чи бас нэг юм ах トゥ ч гэдэг юм уу эсвэл энэ гэр оронд хэн төрүүлж ирсэн байж гэдэг юм уу тийм юмараа их ялгаатай байд юм шиг байгаа. Тэгээ одоо манай хоёр чинь 4 нас гаруй ингээд тооцохоор чинь хүний насаар ингээд харьцуулаад аваад үзэх юм бол 30 гаруй настай 32 3 настай гэсэн үг. Үндсэндээ бараг л одоо надтай чацуу. Тэгээд ийм хурдан ингээд надтай чацуу болцсон. Муурнууд бол ингээд 3-4 жил хамт ингээд амьдрах тусмаа илүү даруухан болдго юм байна. Хөдөлгөөн нь багасдаг юм байна. Унтах нь бас ихсдэг юм байна. Тэгээд одоо бол нэг тийм амар гэр орон буулгаал янз болоод идэг асуудал бол байдгүй. Тэгээ харьцангуй нөгөө хоёр муур тижээдэг учраас хоорондоо хантай. Тэг өглөө явал орой ирнэ нэг муур авчдаг. Тэгээл ганцаар ингээд өдөржингөө гэртээ байлгаад байвал бас хэцүү шттэ. Амтан зовоохын нэмэр гэдэг утгаараа би ингээд хоёр мууртай болсон. Тэгээ хоёр мууртайгаа ингээд жаргалтай амьдарч байна. Чагдар болохоор бас яг ингээд тэрвүүлээд суух жоохон дургу. Тэгээ муурчин бол айгүй их зантай амт шүү дээ. Ер нь жоохон бие даасан амтан. Өөрийнхөө хүссэн үедээ л ирж эрхэлдэг. Өөрөө л хүссэн үедээ ирж эрхэлдэг. Бусдаар одоо намайг хүссэн тохиолдолд би очиод эрхлүүлээд байна гэж байхгүй. Хинхтэй зүгтаагаал ингээд хүчээр аваад сууд. Манай Чагдар бол нэг ингээд хүн дээр ирэх дуртай биш учраас Бадмаагаа ингээд ноолоод өнөөдрийнхөө влогийг хийчлээ. Сая хэдхэн сарын өмнө Мексик улс руу аялж явах үедээ влог хийж үзье гэдэг ингээд аяллаа нэг 10 хэдэн дугаар 13 дугаар
влог хийсэн. Хэрвээ та бүхэн тэр одоо влогуудыг үзэж амжаагүй байх юм бол заавал үзээрэй. Тэгээд энэ бол одоо миний хувьд Монголд хийж байгаа магадгүй нөгөө хувийн амьдралдаа хийж байгаа хамгийн анхны влогийн дугаар болж байна. Тэгээд хэрвээ таалагдсан бол та бүхэн subscribe дараарай. Тэгээд миний яг нөгөө YouTube-ийн тоон судалгааг ингээд би харсан чинь нийтдээ 93% нь намайг ерөөсөө subscribe хийдгүй юм хүмүүс үздэг юм байлээ. Тэгэхээр та бүхэн бас subscribe хийгээд энэ бичлэгэн дээр лайк дарчаарай. Тэгээд надад бас нэг юм сонирхолтой хобби байдیں۔ Ямар хобби байдаг вэ гэхээр юм нэх одоо малгай ороод цамц мамц ингээд мак цаг нэгчдэг. Тэгээд юу та бүхэн сонирхож байгаа юм бол дараагийнхаа би дугаартаа нөгөө юм нэхэж үзүүлээ. Тэгээд магадгүй нөгөө анхан шатны яаж ингээд юм нэхэж сурах вэ гэдэг юм ингээд та нарт сонирхолтой үүднээс тийм бичлэг хийж болж байна. Тэгээд би өөрөө нөгөө телевиз олон жил ажилласан учраас одоо ингээд тавтай чөлөөтэй ажлынхаа хажуугаар бас ингээд влог хийх боломжтой болсон учраас ямар хуу төрлийн одоо влог хийх юм бол та бүхэн үзэх вэ? Юу сонирхолтой вэ гэдгээ энэ бичлэгэнд ор бас сэтгэл байдлаар бичээд үлдээчээрэй. Тэгээд ер нь бол нэг зав заагаараа хаяа ингээд влог хийгээд явъя гэсэн бодолтой байгаа шүү. Ингээд влогтой хамтдаа байсан. Баярлалаа. Баярлалаа.